Шоотын төрөгч ирсэн юм уу? За намайг Мөнх хоёрын анх хүлэг гэдэг. Одоо 39 настай. Эхнэр 3 хүүхэдтэй амьдардаг. 1997 онд Дорногойн зүүн байнгын 10 жилийн төгсч Төмөрзөмийн коллежид элсэн ороод 2002 онд ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд Улаанбаатар өртөөнд холбогч найруулагч бүхэл дамжлагаар нь дамжаад 2007 онд энэ захиран хуулиас Галтрагны зохицуулагч одоо хүртэл ажиллаж байна. Төмөрзөмийн мэргэжлийг сонгох шалтгаан нь зүүн баян өртөө гэж байдаг. Энд эрчим ус хангамжинд манай ээж ажилладаг байсан. Төмөрзөмд конкурс шалгалт өгөөд үзүүл зүгээр юм шүү гэсэн ээжийнхэн зөвлөгөөгөөр л энэ мэргэжлийг сонгосон доо. Галтрагны хөдөлгөөний зохицуулагч гэдэг бол одоо ээлжийн ажил. Энд одоо хойд хилээс урд хил хүртэл 5 диспетчерийн гүрэг болгон хуваацсан байгаа. Энд ээлжийн нэг ахлагтай. Ингээд тус өрийн хариуцсан, энд вагон хариуцсан, зам хариуцсан, зүтгүүр хариуцсан, холбоо мөч ус хангамж хариуцсан бүхэл хөдөлгөөний жишрүүч нэг цөм болон энд хамт ажилладаг. Онцлог нь гэвэл одоо эндээс бүх хөдөлгөөнийг удирдах байна. Хариуцлагатай. Энэ диспетчерийн ээлжийн ахлагын одоо хоногийн ажлын төлөвлөгөө зурмаг гэж зурагдаг. Энэ замын дараа орлогч нар бүгдээрээ баталгаажуулдаг. Энэний дагуу одоо ачаа тээвэр болон зорчигчийн галтрагны зурмаг зурагдаж явж байдаг. Суудлын галтраг бол одоо хатуу графиктай. Энэний хажуугаар бол одоо ачааны урсгал хэмжээнээс хамааруулж энэ галтрагны зүтгүүр, ачааны зөөврөлт, ачаа тээврийн үйл ажиллагааг бол эндээс зохион байгуулна. Энэ чинээс бол одоо тэгээд багнуурын уурхай, шивээгийн уурхай, бүх уурхаатын хангалт, бүх ачаа тээврийн үйл ажиллагаа бол энэгээр л дамжиж явагдана л та. Өнгөрсөн онд бол одоо 26 сая тонн шахав ачаа тээвэрлсэн. Энэ бол одоо түүхэнд байгаагүй хамгийн ачааны тээвэрлэлтийн том хэмжээ. Энэс илүү байлах зорилготой. Ер нь бол ачаа нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх гэдэг одоо энэ бас сайхан зүйлүүд хийж байна л да. Одоо туршилтын юмд явж байна. Одоо эхнээс нь оруулаад эхэлсэн явж байна. Хагас автомат хөргөл гэдэг юм байхгүй болгоод өртөөний хөргөл, араадын авто хөргөл гэдэг одоо энэ намраас бараг хэрэгжээд явна үстэй. Нэг вагонд нэг галтраг аялдаг болсон бол араас нь хичнээн галтраг аялах боломжтой тийм технологи шинээр нэвтрүүлж байгаа. Ийм учраас бол бид нар бол одоо хоёр хилийн өртөөд саадгүй галтраг хүлээж авч байвал бол тээвэрлэх боломжтой. Зүтгүүр байна. Боловсон хүчин байна. Мундаг хамт олон байна. Энэ цаашид бол өсөн нэмэгдэх боломжтой гэж үзэж байна миний хувьд бол. За манай хамт олон бол их хөдөлмөрч мундаг дайч улсалдаа бие биендээ тусна. Чин залуу боловсон хүчнийг ч гэсэн ер нь бол бид нар дэмжиж туслаад одоо багшаа гэж явдаг. Тэгэл энэ хэлцэд ирсэнд бол одоо нэг хамт олон ер нь их сайхан хамт олон л тоо манай хамт олон. Жаргал зовлон тохиолдсон ч хамт байдаг, жаргаж байсан ч хамт байдаг. Сайхан хамт олон гэж боддог. Хамт олноороо ер нь бол их бахархаж явдаг. Ер нь бол ийм л дээ. Төмөр замчтаас бол одоо хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй сайхан галтраг жолоод явж байгаа машин ч юм бол тэрүүгээрээ бол их бахархна. Сайхан үүр цайгаал жахад ачаа татаа явж байгаа. Хөдөлгөөн чинь бидний хувьд бол одоо тэрийг эндээс олон хүнд жинтэй олон галтраг аялуулсан. Одоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад сайхан ээлжиндээ ажилласан. Ачаа болон суудлын галтрагууд нь сааталгүй хүрх гэсэн газараа саадгүй хүрэхэд л ер нь бол одоо тэгэл зөрчил авааргүй тийм сайхан ажиллаа явах нь хамгийн сайхан байдаг таа юм. За одоо энэ төмөр замд өдөө 17 жил ажиллахад бол одоо өөрийн гэсэн сайхан тогтцоо амьдралтай эхнэр 3 хүүхэдтэй дутх юм алга байна. Унах унаатай орох орон байртай сайхан байна. Төмөр замтай амьдралаа холбосондоо бол өдөө зэрэгтэй яваа гэж өөрийгөө боддог.
эцэг их хүн бол одоо эзээч өрөвхтөө бол сайн сайхныг хүснэ, мундаг зөвлөгөө өгнө. Эцэг эхийнхээ зөвлөгөөг дагсандаа бол одоо баярлж явдаг. Энэ сайхан хамт олон ах нар байна, эгчнэр байна, найз нөхдүүд байна. Манай хамт олон бол их сайхан хамт олон. Энэ төмөр замчин уснараа бахархаж явдаг та. За энэ 2019 онд манай Улаанбаатар төмөр замын түүх 70 жилөө тохиож байна. Ингээд хойд хилээс урд тэгэхэд хүртэлх нийт төмөр замчидаа эрүүл энх сайн сайхан бүхний хүсэн өрөөж баярын мэнд төшүүлье.